Хотын захиргааны өмнөр өнгөрөхдөө зарлалын самбарын дэргэд олон хүн цугларсныг харав. Сүүлийн 2 жил энэ самбараас дайны ялагдал албадан авах комендантын тушаал гэдэл өөдтэй биш мэдээг дуулдагсан. Абас юу болцоо юм бол доо гэж бодлоо. Манай ангийнхан цөм нэг л ер бишийн баяр ёслолын байдалтай байх шиг. Энэ бүхнийг гайхаж байх зуур Амил багш эндрлүүгээ очиж намайг угтаж авсан шигэ намуухан буйртай дуугаар хүүхдүүдээ би та нартай сүүлчийнхээ хичээлийг хийж байна. Эльзас ба Лотарингийн сургуулиудад зөвхөн герман хэл заах шийдвэр Берлинээс ирсэн. Шинэ багш чинь маргааширна. Өнөөдөр Франц хэлний сүүлчийн хичээл. Анхааралтай суухыг хүсье гэж хэлв. Миний Франц хэлний сүүлчийн хичээл. Тэгтэл би дөнгөж бичиж сурч байдаг. Энэ чинь би хизээч сурахгүй нэ. Ингэж цаашдаа амьдрах хэрэгтэй гэж үү? Амил багш бидэнд өдрөл хэлээрээ бичиж ярьж чадахгүй байж өөрийгөө Франц хүн гэцгээв. Энэ чинь яаж болох вэ гэж хэллээ. Тэгтэл үд дунд болж ханын цаг цохлон мөргөлийн хонх дуугарв. Багш самбарлуу эргэн цэр давч том усгээр Франц мандтгай гэж бичив. Юу ч хэлэлгүй гараараа. Одоо дууссан. Явцгаа гэж дохиж билээ.